За мэ. Сайн байна уу? Та юу ах вэ? Сайн байна уу? Надад хар талах өгөөч. Хар талах мэ. Баярлалаа. Болно. Зүгээрээ дахиад ирээрээ. Сайн байна. Сайн байна уу? Надад нэг цагаан талах, бас загсан талах. За, алуунаараа байгаа шүү. Сайн байна. За энэ. Аваарай. Баярлалаа. Өөр ах уу? Сайн байна уу? Козирв чи энд байсан байх нь? Чи энд юу хийж байгаа вэ? Хууль дүрмийн дагуу завсралж байна. За. Сайны цаг нэр чамруу Москвагаас утасдсан шүү. Ойлголоо. Баярлалаа. Намайг хайж байгаа хта. Яа. Таслбрын оронд энийг аваарай. Чамаа хэн гэдэг вэ? Лена. Ленусик. Миний тухай хэндэж битгий хэлээрэй заа юу. Star Media үзүүлж байна. Дөрүүдэд Эдвард Флёров, Николай Козак, Михаил Горевой, Елена Полякова, Михаил Павлик нар тоглолоо. Киноцохиолыг бичсэн Сергей Кузьминих, ерөнхий найруулагч Рустам Уразаев, Сергей Артемович, хөгжмийн зохиолч Александр Пантикин, гүйцэтгэх продюсер Андрей Анохин. Цагта 14-р анги. Сайн уу? Байна уу? Жижүүрүү. Ахмад Козирв, Петров Эрэг. Чи өөрөө Петровко, би Петрова мужид. Над руу хошууч гэрүүний залгасан холбоод. За юу? Сайн уу? Сэрэг. Козирв байна. Юу болсон бэ? Одоохондоо сүртэй юм шиг. Гэхдээ шивэсүүдэр нь бол танад 2 том овгорыг алсан бололтой доо. Наадах чинь би мэдчил байгаа. Дуугаа болоо сонсож байна гоо. Том овгорыг зөвхөн уулзалт дээр л алах шийдвэр гаргаж болно гэдгийг мэдэх үү? Тэгээд наадах чинь ямар учиртай юм? Тэгэхээр сайн зүйл болохгүй ойлгомжтой. Бид гэмтэрэгтний бааз дээр удаан ажиллах хэрэгтэй гэсэн үг. Шаардлагатай хүмүүс нь тэд нарыг аль хэдийн олчихно. Тийм болохоор боддоо сууд ухаантай минь. За баярлалаа. Шинэ юм гарвал буцтаарай. За, амжилт. За, чамд ч гэсэн. Шонгруу та хоёр миний араас хүүхдийн асрамжид онцгой байдал зарлсан хүүхдүүд гар бөмбөгөөр тоглож байна. Тэгвэл жижүүртхийн үлдэх юм. Рожков шар арианы газарт болсон зодон руу явсан. Харин Малов цайнд орж байгаа. Хэр хизээ идэж ханна. Козирв. Миний араас гүйцэтгэе. Хот хооронд залгаж болох уу? Тамбов руу яаралтай залгаад өгөөч. 3:42 12. Светик би байна. Тамбов яралтай залгаад өгөөч. 3:42 12. Тийм ээ тий. Яг одоо. Рябой. Ахмед болон Буслай хоёрын талаар мэдхүү. Эдний ажил муу байна. Тэд моргт байгаа. Хаан гэж юу? Нийслэлийн хажууд нэг хот бий Петрова. Ямар нийслэл? Манай улс ганцхан нийслэлтэй. Москва тэнэг минь.
Цагт хашгүй дээ. Хурдлаарай. Сайн байна. Манай сурагч хичээл дээр гар бөмбөг авчирсан. Тэг санаандгүй нөгөө юуг нь салгачихсан. Гогцоо. Тийм ээ, гогцоог нь салгачихсан. Бид мэдээж бүх хүмүүсийг холдуулсан. Гэхдээ тэнд тэр байгаа. Тэнд гэж аа. Ангид Сапиор ихнийг дуудсан уу? би яаж дуутахаа мэдэхгүй л байна. Гал сөнөөгч түргэн мэднэ. Тэд нарыг дуутах нь арай эрт ч юм уу гэж бодоол. Харин бид бол яг тохирон тийм үү? Көсөр энд байж бай. Би цэргийнхэн рүү уцчихад ирье. Бөмбөг аюулгүй болгох үе явуул гэж хэлье. Удас чинь хаана байдгүй? Багш нарын өрөөнд. Хүү хэн гэдгийг? Олег Витрилов. Тэнд үү? Тийм ээ, тэнд. Хөдөлмөрийн анги. Та энд байж өгөөрэй. Чи Олег Витрилов уу? Би За, сайн уу Баатар минь? Яаж вэ? гар мэдэх болчлоо. Гогцоо нь хаана вэ? Тэр хавьд хөвтөж байгаа хаа. Санаандгүй салчихсан. За 50 битгий хөдөл. 50. Битгий дэлбэрэхгүй. 50. За тэгээ чамаг яадаг юм билээ. Мэдхгүй. Мэдхгүй. Хэрвээ дэлбэрсэн бол яах вэ? Чи яах вэ? Тарихгүй болохоор чамаг өрөвдөхгүй. Нийгэм бол хэрэгтэй хүнээ алдаагүй. Харин залуучууд, чиний найзууд тэдний талаар бодсон уу? Чи тэднийг нөгөө ертөнц рүү явуулж чадах байлаа. Ойлгож байна уу? Би энэ цууж ухт их олон юм ойлгосон. Чи шоронд орж магадгүй гэдгийг ойлгож байна уу? Би албаар биш шүү дээ. Би зүгээр л бодсонгүй. Бодоогүй. За, бос явъя. Тэр вэ. Төгшөөрөө дуусгараа. Гар бөмбөг жинхэнэ биш. Яг жинхэнэ биш гэж. Сургалт хийх. Тийм болохоор цэргийнхэн хэрэггүй. Харин энэ тэнэгийг битгийг шийтгэхэрэг. Энэ ойлгосон шиг байна. Ойлгосон биз дээ? Ойлгосон. За тэгвэл сайн байна. Харин цагдаа дуудсан чинь их зөв. Азтай байна. Гар бөмбөг сургалт хийх байна. Витрилов, миний нүднээс далдор. Хурдан. Танд маш их баярлалаа, нөхөр цагдаа. Зүгээр. Танд баярлалаа. Зүгээр. Витрилов, завс. Эдний утас нь яаж гисэн холбогдож чаддгүй. Бүх юм зүгээрээ. Учрыг нь олчихсон. Сургалтын гар бөмбөг. Эндээс явъя. Хэлтэстэй юу гэх юм? Бид нэг шоол шүү дээ. Чи ямар нэгэн зүйл бичээрэй. Бодоод олчгаарай заа юу. Гар бөмбөгний газар далд хийш. За. Би энд кофе бэлтчихлээ. Жинхэнэ. Охроо. Чамтай хамтуун да. Чамтай ч ууж болно л доо.
Чамайг ороолгомоор л байна. Олег Витрилов. Ой Чали. Өнөөдөр вокзал дээр хоёр хулгайчийг цагдаа нар олсон. Бие биенээ алсан бололтой. Хоёулаа хулгайч нар юм байна. Хэн? Чөтгөр бүүмэд хин гэдэг. Гэхдээ манайхан бол бишээ. Манайхан байсан бол бид аль хэдийн мэдэж байгаа. За мэдээдхэ. Мөнгө хэрэгтэй бол өг. За тэгье. Нэрээ Козырев бас асуучих уу? Чи яах гэж байгаа юм? Тийм болохоор ажил. За. Манай зочин яаж байна? Манай зочин уу? Эхлээд буудалд өрөө түрээсэлсэн. Бас хүүхэнтэй болсон. Тэгээ тэрнтэй хэдэн цаг зугаацсан та. Ямар хүүхээ? Тэр буудлынхаа кассан дээр суудаг. Нэрэн манайхан тэр хүүхэн рүү хандарч байсан. Яан зүрээр тэр бүгдийг хөөж байсан. Харин энэ нөхөр аваа юм. Муул хандарчтэй. Өөр. Цоогийн газарт юм идсэн. 5 ном худалдаж авсан. Өрөөндөө буцаж ирсэн. Семен тэрний тухай мэдээлэл цуглуулсан. Азтай нөхөр асуудалгүй. Дээд зэргийн хүзэр тоглогч. Ямар нэгэн тодорхой юм байхгүй. Янз бүрийн гомдолж байхгүй. Юу гэж шаали? Сонин нөхөр байна. Би тэрд итгэхгүй байна. Харин хүмүүст итгэх хэрэгтэй. Якут. Энэс гадна тэр хайчул гэж ямар нэг юм болвол зогтож чадахгүй. За тэгэд тэрний саналыг яах гэж байна? Одоохондоо мэдэхгүй байна. Манайхнаас хүзэр хэн сайн тоглодог үлээ? Хэн Рашпел? Тэгвэл тэрнийг дуудчих. Красигч бас. Ойлголоо. Сэриня. Сайн уу? Сайн уу? Сансан юм уу? Би бүр уншихаас ч залхаж байна. Юу уншиж байгаа юм? Москва хотынхан. Тэгээд ямар байна? Яг хэвтэ онц зүйл алгаа. Манай Петровтой л адилхан юм. Аригчид, тулгайч нар, янз бүрийн заллагч таны ажил дээр шин зүйл байна уу? Сонсооч, минийх бол арай сонирхолтой, хөгжилтэй. Би төлөвлөгөө хэтрүүлэн биелүүлсэн. Шагнал амлсан. Сайн уу эзэгтэй? Репинийн зургийг хүлээж байсан уу? Юу хэрэгтэй? Чи? Би чамайг танихгүй. Гэхдээ би чамайг мэднэ. Бүх зүйл хэвийн Серёж. Разгулья явуулсан. Түр саатуулахаас. Уучлалт гуйж байна. Хийсэн зүйлдээ харамсаж байна гэсэн. Чамд ямар нэг юм хэрэгтэй юу? Хэлээрээ. Туслан шүү. Надад юу ч хэрэггүй. Талархалтайгаар хүлээж авахгүй л байх чинь ээ. Би цагдаа биш шүү дээ. Чамайг тэр цагдаа л эргүүлээд байгаа. Хулгайч шоронд очиж амжаагүй байхад тэрний хүүхэн цагдаатай сүүл ирж гин. Ингэж болохгүй. Алив чи хөөш. Эндээс зайл. Хөөж. Би явчихна. Гэхдээ эхлээд Разгүйлийн юмын авчихад явна. Энд тэгээ тэрний юу байгаа? Битгий худлаа таныг болж жүжиглээд бай. Хүлээхийг хүсэхгүй байвал битгий хүлээ. Хэн ч ойлгохгүй. Харин мөнгийг бол би бодсааж өгөх хэрэгтэй. Тэрнийх байсан бол чамд болохгүй. Юухны өлгчин чинь? Чи яагаад над өмхий амаа нээгээд байна? Би чамайг одоо алчихж шүү. Чамайг ёстой болгоод өгье. Чиний тэр цагдаач чамайг аврахгүй ш. Ойлгож байна уу? Ээжиг битгий оролт мөн байшин. Серёж. Алив эндээс яв. Эндээс яваач.
Танаа энд сайхан юм аа. Энд үлдмээр л байна. Даанч ажил байна. Хэд хоногоос ирээ. Мөнгө бэлдээрэй. Чи яах гэж оролцоод байгаа юм? Яагаад оролцоод байгаа юм гэж байна? Шөний мэнд Якут. Би чамд нэрээ хэлээгүй дээ. Хаанаас намайг мэдэж байгаа юм бэ? Би хөлнөөс гадна бас нүд ижихтэй юм шүү. Одоохондоо байна. Оо, чи хатуу самар юм аа. За яах вэ? Ор. Би нөгөө юу ер нь талах авчирсан. Цаг болж орой хоол идэ. За би явсан дээр хаа. 3 цагт байх шиг байна. Битгий тэнийг юм ярил л да. Ор. Ороч. Би одоохоо. Сайн уу? Сайн уу? Намайг Сергей гэдэг. Юра. Юрах. Та цагдаа юу? Тийм үү? Тэгж их юм мэдгдэж байна уу? Ер нь бол таны халаас нь буу байна. Тийм болохоор та нэг бол цагдаа, нэг бол Эсвэл цагдаа. Чи сайн байна. Анхааралтай юм. Хүү сурдгуу. тийм ээ, гэртээ өөрөө. Сайн байна. Та энийг авах уу? Танад байж байгаа. Би өнөөдөр ажил дээр очихгүй. Харин маргааш амралтын өдөр. Сонсооч, хаашаа ч хамаагүй аваад яваач. Хэрвээ та цагдаа бол ээжийг хамгаалах ёстой. Сергей, Ер нь бол зөв. Хэн нэгнээс хамгаалах хэрэг гарсан уу? хамгаалах хэрэгтэй байна. Сережа, юу? Надад яагаад ч юм таны байдал таалагдахгүй байна. Та нарт ямар нэг асуудал байна уу? Намайг шууд ингэ та нарын хэрэгт оролцож байгаад уучлаарай. Бид нарыг уучлаарай. Зоч нэг ийм байдалтай өгтөж байгаад.
За тэгээд Вартовы. Бид чиний саналыг авч үзсэн. Сонирхолтой байна. Гэхдээ асуулт байна. Мэдээж байгаа. Яагаад хүмүүс асуухгүй гэж бодож байна? Яг гэвэл тэд нар хаанаас авснаа тайлбарлах ёстой. Бас яаж тэд нарыг алдсан талаар. Яг тийм. Намын төв хороо, мужийн нам, намын тасалбар энэс их айдаг. Чи хэдийг авна гэж бодож байна? 1 сая орчим. Тэдэнд тийм их байгаа гэж бодож байна. Та нарт үүнээс ч их байгаа. Гэхдээ ийм аргыг нэг л удаа ашиглах боломжтой. Чамаг барьж болов уу гэж айхгүй байна. Гайхгүй байна. Би шударгаар тоглох болно. Тэгвэл чамд бид ямар хэрэгтэй юм бэ? Энэ чинь танай газар. Бүх зүйл дөрмийн дагуу байгаасаа гэж би хүсэж байна. Надад хамгаалалт хэрэгтэй. Ийм тоглоомыг өдөртөх хэрэгтэй. Харин би нэг толгой 2 гартай. Тоглоом хэзээ вэ? Маргааш. За зөвшөөрэй. Гэхдээ нууц ноён дээр зөвхөн тэнгуүтэл бооцоо тавьдаг юм. Хөдрийг шалгах уу? Тара. Ой, Галзуураа юу? сайн уу дарга? Сайн уу? Чи яагаад бууга гаргасан юм бэ? Яагаад ийм санд руу болчихоо? Авчирсан уу? Яг мөн биз? Өнөөдөр өөр байгаагүй. Урд талаас хажуунаас онцгой шинж тэмдэг. Юу гэцгээж байна? Яагаад ингэсэн? Юу ярих вэ? Би бинэ буудсан гэцгээж байгаа. Чи өөрөө юу гэж бодож байна? Би юугаа бодох вэ? Тэдний хэргийг прокурорын шалгаж байгаа. Тэд нар л бодно үз. За баяртай дарга. Байцаалт дээр таарэ. Дахиад уулзнаа. Амлаж байна. За яач. Нөхөр Марко айчлаа. Ахмад байч юм. Дагаад 3 цаг нэмий. Би хайлаа. Дахиад 600 нэмлээ. Сайлтж байна. Мото нээцгий. Би хоос зээл юм уу? Май хөгшөө. Хүүхэндээ бэлэг өгөх гэж байсан юм. За. Мото нэгэд хангалттай юу? Оромч биш үү? Үгүй дээ. Би Липецкэд байрнаас өрөнд авсан юм. Нэг хөө. Чи 2 тамгаар бүх мөнгийг авах гэсэн юм уу? Би чинь 29-ыг хайсан шүү дээ. Тайм хөгшөө. Хөгшчүүдээ энэ залдчихлаа. Би бондангийн тамгыг хайсан. Нэр шүү. Баталж чадах юм уу? Өөрөө ч итгэхгүй байна. Тэгвэл нана дуугүй суу.
Гайхалтай Вартовый. Гайхалт. Чи сайн мөнгө хийлээ. Нийт мөнгөд ашиглаа. Харин энэ караас уучлаарай би авлаа. Сүүлчийн асуулт. Хэрхэн Би хуваах 3-1-ийг авна. болж байна? За тэгвэл сайхан амраараа хөгсчүүлнэ. Баяртай Вартовый. Явлаа. Баяртай. За тэгээд юу гэмээр байна? Сайхан тоглодог юм байна. Би ийм цирк хараагүй уджээ. Сэдв бол болохоор юм байна. Харин босод юмсыг харж илвэ. Сайн уу? Сайн уу? Энийг чамд Ямар гоё юм бэ? Баярлалаа. Орооч. Михаил Львович бүтэн шинжэнгөө жижигтэй юу? Тийм ээ. Чи битгий чанга арайраа. Йосикийг арай гэж унтуулсан. Одоо тэрнийг сэрээжгүүл чамаас салгаж чадахгүй юм болно шүү дээ. Ойлголоо. Доогүй бай. Чи орол доо. Би бов хийсэн. Одоо цай ууя. Энэ зурган дээр хин юм бэ? Энэ өвөгийн ав. Витебскт өөрийн зургийн студитэй байсан. Тэр зураг болгон дээр хуулбар хийдэг байсан. Хэрэг болж магадгүй гэд. Тэгээд тэрнээс үлдсэн бүх зүйл энэ. Аав эднэрийг үргэлж авч явдгийг. Олон газар байдаг. Харин эднэртээ арай тухтай байт юм л та. Сонирхолтой юм. Би хамаатнуудаа харуулах уу? Тэгэлтэй. Энэ нөгөө яриад байсан өвөө. Тэр эрдэмтэнтэй төстэй харагдаж байгаа биз? Малгайтай үедээ Абрам Голдберг гэсэн үг. Энэ за хөөргийн өнөө хоёр чи үзэлцэж байна. Чи яагаад унтах байгаа юм бэ? Харин чи яагаад? Би нөхөр Костонтой хамт зураг үзэж байна. Бас боо үедээ л чи яагаад ийм юм яриад байгаа юм? Би ч гэсэн боо үдмэр биш. Ганцхан ширхгийг аваа тэгээд явж унт. Би хэнийг харж байна? Нөхөр Кости. Сайн байна уу? Михаил Львович сайн байна уу? Роза тэр хоёр үнсэлцээд байсан. Йосик, Аль орондоор аава жижиг ямар вэ? зүгээр байна. Өнөөдөр эмнэлэг тонц юм байхгүй юм. Хэрвээ миний хэрэг гарвал над руу заавал утасна. Тэгвэл сайн байна. За тэгэхээр боо байна. Зочин байна. Харин цай хаан байна Розочка. Отохон. Гэн суулта. Баярлалаа. Нэг үгээр бол би олзонд 10-аад цаг байсан. Энэний үр дүнд 15 жил хорих ял. Бас 5 жил эрх бууруулах. Дараа нь учрыг олоод суллаад бас цагаатгсан. Тэгээд удаан суусан. 3 жил хагас. Танд ямар түүх байна? Минийх бусад тал адил. Би Белорусийн нэмцүүдэд дайрч байхад би сүүлчийн машинаар явсан. Залуухан офицер намайг өргөдөөд машинд суулгасан хэрэг. Гэртээ буцаж очиагүй. Нэмцүү зогтож байхдаа хотыг байсан бүх хүмүүстэй хамт шатаачихсан. Тэр хотод бүр өв сурахгүй байгаа гэсэн. Харин Срёшка Срёшкаг би Смоленскд олсон.
Жижигхэн өлсөн, даарсан. Ээжигээ дуудаад байсан. Дараа нь бид бөмбөгдөлтөнд өртсөн. Тэгээд л тэр нойронд ойрлж байна. Би оч. Юураха? Яасан. Та өнөөдөр үлдэх үү? Срэчка минь ээ. Энэ бүхэн зөвхөн надаас хамааралгүй л дээ. Та явахыг нэх хүсэхгүй байна те. Нэгч хүсэхгүй л байна. Сайн байна. Унтаарай. Өөрийн цүнхээ та авсангүй те. Тийм ээ. Дахиад жаахан уух уу? За би явдаг ч юм уу та. Үлдээчтэй. Би жахонд чуч ээлж зөвхөн өглөө салгидна. Шинэ хүмүүс ирээгүй юу? Үгүй. Чиний дараа хүн ирээгүй. Тэгэхээр удахгүй ирэх байх. Хэн ирнэ гэж? Би байна. Орж болох уу? Тийм ээ. Заходи. Гэрэл унтрахаар. Уучлаарай. Чамайг ингэж яваад өгвөл би нэрийг чинь ч мэдэхгүй шүү дээ. Чамд худлаа ярмааргүй. Йоо, энэ тийм метрополь юу? Энд өөр байхгүй гэцгийг нь тэнд юу байна? Соожтой байна. Тогшоо машинд унтмааргүй л байна. Шөнөөр ирж байна. Би унгаалахгүй дээ. Томлолтоор явж байгаа хүмүүс байвал яах вэ? Ингэж таарахгүй. За би хурдан оруулж чад. Буцаад хүрээд ирээ. Яагаад ингэж зохиод байгаа юм бэ? Хаалга эвдлээ штэ. Би энэ оромжийг чинь нураач шүү.
Онгойлго ямаа минь. Би цагдаа дуудаа шүү. Тэгээд хэн ямаа бас хэн найз гэдгийг харъя л да. Чи юу гэсэн бэ? Амаатта. Тэрнийг уучлаарай. Бид холоос явж байна л да. Ядарч гисэн байна. Бид хонох газар хайж байгаамаа. Бурхны нэрийн өмнөөс өрөвдөөчтэй. Пошли. Бичиг баримтаа өг. Анкет бөглөөрэй. Сонсооч энэ юмгүй болохгүй юу? Бид маргааш явчихна. Биднийг энд байсан гэж хэн ч мэдэхгүй. Харин чамд бол төлөх ёстойг төлнө. Би ээлж өглөө 9 гэхэд хүлээлгэж өгдөг. Тийм болохоор тэр үед та нар байх ёсгүй. Таны хувцас шиг бүх юм эмгэгцтэй байх болно. Улсын аюулгүй байдлын жижигөр сонсч байна. Чи сонсохгүй харин бич. Дөнгөж сая буудалд бүрэн зэвсгэлсэн 4 гэмт хэрэгтэн орсон. 2 давхрын орой. Ямар буудал? Хэн ярьж байна? Тэ1 минь танад нэг л буудал байгаа. Тэд өглөө гэхэд явчихна. Сэргийн шүүхэр ормооргүй ойл над бөксө хөдлөг жижүүр минь. Хүлээж явлаа. Харин хэн ярьж байна? Москва ярьж байна. Москвагийн цагаар 2 цаг 5 минут. Хоосон байна. Энэ хайдсан байж болох бай. Лена. Петя та хаанаас ирв? Хаанаас. Хамаатан дээрээ би ирлээ. Хажуу хонд нь амьдэрдэг шүү дээ. Чи өөрөө бол хизээж ирэхгүй шүү дээ. Хөөгшийн хүн туслахгүй. Харин би зөвхөн тэд хүрээр л амьдэрдэг. Петя тэр явчихж. Зөө. Тэр явчихж. Хэн явчихсан гэж? Би харин ийм юм бодогч гэжтэй. Тэр жигнэсээ явсан. Тайв. Би тэднийг мэдэхгүй. Харин залуус бол тэднийг муу байна те. Юу муу байна гэж? Цагдаа нар бол тэд бие биенээ алсан гэцгээх юм. Бид ямар ч хамааралгүй нэрэгт. Чи тэнийг юм да Якут. Батал. Энэ бол дүрмийн дагуу хулгайч. Тэрнийг манай газар нутаг дээр алсан. Нин дэргүнд биднээс асуух болно. Ойлгож байна уу? Юу гэж? Асуул хариулчих. Улгайч зүгээр ч нэг ингээд өгчихгүй. Энд нэг бол үнэхээр танхаарл эсвэл хэн нэгэн тоглоом тоглоод байна. Яах гэж? Би мэдэхгүй. Гэхдээ хурдан мэдмээр байна. Энэ зургнуудыг манай залууст тарааж өг. Ойлголоо. Яг одоо. Чи яагаад юм бэ? Чали. Одоо шүн болж байна. За би ойлголоо доо. Дахиад л шүн унтахгүй юм байна. Байнга ингэх юм.
Битгий уйлаа. Тэр ирж ил таараа. Тэр байна. Чимээгүй. Сонсооч шар шүү. Энэ бүхэн худлаа. Биднийг төөрүүлж ивэл яах вэ? Чи тэгэл яагаад Рябид хэлээгүй? Чи тэрэнд хэлээд үзэхгүй юу? Тэгвэл тайван амьсгалаа. Маргааш энтхийн залуустай уулзалдана. Энд нэг л биш вэ гэдгийг би мэдрээд л байна. Тэр одооны газар нуугдах ёстой, эсвэл амиа хорлох. Унт. Би чадахгүй байна. 500 км замыг бараг 8 цаг явж туулсан. Би ингэж давхихаар нойргүйтэд байна. Тэгвэл амаа тат. Чамтай чамгүй дотор муухай байна. Болгоомжтой цаг та. Яагаад вэ? Уудаж байна. Чи явах хэрэгтэй юу? Цогц, гараа өрг. Ус. Арван дөрөвдүгээр анги төгсөв.